Би орон нутгийн цагтаа ажлын хугацаанд нэлээдгүй олон зүйлсийг үзэж харж явсан ч дараахан өгүүлэх түүх маань хизээ санаанаас гардгүй юм. Нэгэн удаа ээжтэйгээ өдөр болгон уцаар ирдэг боловч ойрын хэдэн өдөр холбогдож чадсангүй. Ямар нэгэн зүйл тохиолдсон байж магадгүй тул шалгаж өгөөч гэсэн дуудлага нэгэн бүсгүйгээс ирсэн юм. Бүсгүй өөр мужид амьдардаг байсан ба тэр үеэр нэлээд хэд хоног үргэлжлсэн цасан шуургатай цаг агаар мó хүйтэн өдрөд үргэлжилж байлаа. Тиймээс би хаягийг наваад юу болсныг шалгахаар хөдөлсөн юм. Бүсгүн эцэг их хоёр хотоос 20 миль орчмын зайд эдлэн газартай байсан бөгөөд намайг хашааных нь үүдэнд очих үед тэдний ачааны тэрэг зогсоол дээр байгаа нь харагдаж байлаа. Надад машины ойролцоо анхаарал татчих зүйл ажиглагдаагүй учраас би машиныг өнгөрөн хашааны хаалга руу чиглэн цааш явсан юм. Харин удалгүй бүх зүйл ойлгомжтой болгон тэр хөгшин эмэгтэй шуудангийн хайцагныхаа дэргдэх жижигхэн шалбаагтай цөөврөн рүү унсан байсан бөгөөд тэндээсээ гарч чадалгүй тас хөлдсөн байлаа. Галт төмөртэй тэмцэх хэсгийнх нь наашаага дуудлага амтлаа. Би радиогоор дуудлага өгснөхийн дараа цааш явж байшинг ч гэсэн шалгахаар шийдэв. Байшингийн хаалга баг зэрэг нээлттэй байсан бөгөөд би дотогш ороод өөрийгөө илтгэсэн ч хариу байсангүй. Намайг хэсэг цааш явхад хөгшин эмэгтэй нөхөр нь цонхоор ихнэр ширтэж байгаад нас барсан байдалтай болцсон юм. Тэрээр тэрхэн цэр дээр суудаг дахир дутуу хүн байлаа. Түүнд өөрөө босоод ямар нэгэн зүйл хийж чадал байгаагүй бөгөөд дээр нь гар утсгүй байж таарсан байв. Товчхондоо тэр ихнэрийнхээ хөлдөж өгөх буйг өөрийн нүдээр харангаа нас барсан байсан юм.